Сонгодог урлаг сонирхдогч бай үгүйч бай Хунтнуур гэдэг балетын талаар сонсоогүй хүн бараг л байдаг бах. Миний хувьд энэ балетыг хүн төрөлхтний бүтээсэн хамгийн төгс зүйлсийн нэг гэж боддог. Хунтнуур нь анх үзэгчдийн хүртэл болсноосоо хойш одоо хүртэл мөн ирээдүйд ч гэсэн эмэгтэй хүний төгс төгөлдөр гоо үзэсгэлэнт байдлын бүрэн илэрхийлэл болсоор байгаа билээ. Мөн энэ балет нь эмэгтэй балетчдын ур чадварын хэмжүүр мэрэгжлийн ноён оргилд 109-оор тооцогддог. Тэгвэл 1990 хэд онд зөрөгтэй гэх үү эсвэл хэд дураараа гэх үү Английн нэгэн бүжиг дэглэж яхаараа хунгууд нь дандаа эмхтэй байх ёстой гэж булчинлог том бихтэй нэг ёсондоо би хаа гэж баримл гэмээр эрэгтэй хунгууд байвал харин ч дог юм шүү гэж ботсон байна. Тэгээд тэрээр 1995 оны 11 сарын 9-нд Лондонны Saddler's West театрт энэ зоримог санаагаа тайзан дээр амьлуулав. Тэр даруй түүний дэглэсэн Хунтнуур бүжгийн жүжигний ертөнцөдөд тесрэлт болж тэр цагаас хойш бүжиг дэглэлт хувцас загвар зэрэг олон төрлөөр олон улсын 30 гаруй нэр хүндтэй шагналыг хүртжээ. Тэгвэл энэ балет нь эрэгтэй хүн гэдгээс өөр яг юугаараа тийм онцгой талаар одоо мэдэж авцгаая. Ингээд уурхан, туйрхан, гинхэн, эмцгэн биш харин нэг нэгнийгээ алхаас ч буцахгүй догшин түрэнгийн эр хунгуудын ертөнцөд тавтай морил. Үйл явдал Хунтажийн бага насаар эхэлдэг. Тэрээр тайзны голд байрлуулсан аврах том орон дээрээ унтаж байлаа. Хүүгийн амтад нойронд нэгэн том эрэгтэй хүн өөрлөө нь сүртэй наргагүй далавчаад ивн нисэж ирснээр бяцхан Хунтаж айсандаа зочин сэрдэг. Тэгээд орны толгой өрөөгөө тойруулан харж хүн байхгүй байгааг мэдсэн ч хар дарсан зүуднийхээ шокноос гарч чадахгүй уйлав. Энэ үед нь хатын их нь орж ирээд түүнийг өвдсөн эсхийг шалгахаар духных нь халууныг үздэг. Айж цочирдсан бяцхан хүү ээжтэй ойртох гэсэн ч ээж нь ирээдүйд хаан ширээг залгамжлах хүүг сэтгэлийн хаттай чанга хүн болгон өсгөх хэрэгтэй гэж бодсон учраас түүнээс зайгаа барьдаг. Ингээд хөөрхий хүү өрөөнийхөө голд өөрт нь хид томцсон орон дээрээ хунгийн чихмэлээс өөр найзгүй ойр ганцаар үлдхэн тэр. Энэ үзэгдэлд Хунтажийн орыг ийм томоор дүрсэлсэн нь түнд хүлээлгсэн асар том үүрэг хариуцлага болон энэ том ордонд түүнийг хичнээн их ганцаардаж байг илэрхийлэх мэт. Шинэ өглөө эхэлснийг бүрэн дугаар зарлана. Хүн гэхээсээ робот мэт ямар ч сэтгэлийн хөдөлгөөнгүй үйлчлэгч нар ханхууг бэлэн болгохоор өрөөнд нь нэг л их ёсорхой байдлаар орж ирдэг. Тэд ханхууг усанд оруулж хувц хонорыг нь өмсүүлж байх зуур ордны даамал гэж нилээн хямсах нуур нэгэр бүх зүйл хугацаанд амжиж байгаа эсэгт хяналт тавьдаг. Үзэгдэл солигдож Хунтаж хатан ихийнхаа хамт ордны тагтан дээрээс ард иргэдтэйгээ мэдчлэх, шинэ барилга бүтээн байгуулалтын нээлтэнд оролцсон туу цайчлах, усан онгоцны хамар руу шилтэн ориглон дарс зохиж хаалгах зэрэг хаан удмынхны хийдэг нэгэн хэвийн залхмаар арга хэмжээнүүдэд оролцдог. Энэ хооронд Хунтаж хүүхдэд болсон хойно анхаарал нь дороос сарниж, өөр зүйлсэд цатаарахч хатан ээжийнхэн тушаал ёсоор ордны даамал түүний алхан бүрийг алдалгүй хянахаж. Энэ мэт өдөр хоногуд ээлжсээр Хунтаж нас биеийн төрлөө. Гэсэн ч хатын их нь бүхнийг хяналтандаа байлгасан хэвээр. Улсын ажлыг амжуулахын хажуугаар ирээдүйн хааныг ганцаар өсгөх асар их үүрэг хариуцлага нуруундаа тээж яваа хатан их нь хэдийгээр наана төмөр хатагтай мэт харагдавч сэтгэл дотроо хажуудаа нэмэх 36 градустай байхыг хүсэж байгаа нь шагнал гардуулах зураа залуу царайлаг цэргүүдтэй сэтгэнэж байгаагаас нь харагддаг. Хатныг ийхүү залуу эрчүүдтэй айлгуудж байх оронд шар ус ягаан дашинцтай нэгэн бүсгүй 90 цент төрсэн Хунтажийг өөрийн болгохоор жижигхэн өгөөж тавьдаг. Тэрээр цүнхээс санамсаргүй мэт унагааж ханхүүтэй яриа удна. Ингээд ханхүүгийн нэгэн хэвийн бүүдгэр амьдралд жижигхэн ч гэсэн оч гэлбхан тэр. Тэгээд ханхүү шинхэн найз бүсгүйгээ хатан ихтэй танилцуулдаг. Гэвч наад захын мэдлэхээс ахуулаад бүсгүйн биеэ авч явах адил арайчтай гэмээр байсан учраас хатан мэдээч хэрэг хүүгээ ийм бүсгүйтэй байхыг зөвшөөрдөггүй. Гисэн ч бүсгүй чамд ирэх мэдл эд баялаг байгаа бол надад залуунаас гоо үзэсгэлэн байна. Тиймээс Хунтаж минийх болохгүй яадын гэсэн шиг тихгээс тих гэж Хунтажтай өөрөө очиж сэтгэндэг. Залуу хүн л болсон хойно Хунтажтай ч энэ таалагдж байлаа. Ингээд хатан царайлаг цэргийнхээ хамт харин Хунтаж шар өстэй бүсгүйхээ хамтаар театрт балет үзэж байгаагаар үзэгдэл солигдно. Тэдний үзэж буй балет дээр өмнөх сонгодог Хунт нууран дээр гардаг үйл явдлыг арай хошин байдлаар товчилж өгүүлдэг. Ингэхдээ цагаан хунг ирвээ хийгээр ханхууг нь түлээч ирээр мөн хорон санаа шидтнийг модон дүртэй альбин чөтгөрөөр дүрсэлсэн байдаг.
За ингээд балет үзэж байхад манаас шар үст бүсгүй өөрийгөө хичнээн соёлгүй, боловсралгүй, өөрөөр хэлбэл хаа удмынханд огтхомж тохирох хүн биш гэдгээ үзүүрийн үеэр гадаа байгаа юм шиг чанга чанга нээж уцаар ярих зэргээр батлаад өгдөг. Манайхан ч гэсэн театрт орохдоо энэ тал дээр анхаараарай. Балет үргэлжилж түрүүн хэслэнчлэн хар шидтний оронд модон дүртэй альбин чөтгөр туслахуудынхаа хамт гарч ирнэ. Түлээчээр түүнтэй үзэлцэж ялагдахын даваан дээр эрвээхэй бүсгүй өөрөө түлээчний сүхээр хорон санаатныг зохиж алдаг. Ингээд эрвээхэй бүсгүй түлээчээр хоёр амар сайхандаж жаргаж байгаагаар балет өндөрлөнө. Балет өндөрлөхөд хатан их хунтайжийн хамт саяжингаа бүдүүлэг авирсан бүсгүйг хайж явдаг. Өөр яах ч юм бэлээ? Ханхуу өрөөндөө байгаагаар үзэгдэл солигдно. Амьдралдаа зөвхөрч зухалцсан тэрээр архиуж байхад нь хатын их нь орж ирдэг. Архиндаа халсан уу дотор нь бачимдсан ханхуу ээжээсээ хайр инрэл ирэл хэлэх боловч хатын их нь мөн л эсэргүүцэхэд тэр хоёрын хооронд ширүүн тэмцэл өрнөдөг. Энэ хэсэг нь яг л Гамлет шиг харагдана. Ингээд бөө юм болж хатан хаан арай ч бие барин хүүдээ өөрөг хариуцлагыг санаасаар гарч уддаг. Сэтгэлээр унсан ханхүү ордноосоо гарч 1970-ад оны хэм маяг бүхий Сванк нэртэй бааранд очино. Тэнд нөгөө шар ус бүсгүй ёстой нэг зад наргиж байлаа. Ханхүү бүсгүүдээр очиж ганцаарцсан сэтгэлээ тайтгаруулах гэсэн ч хэдхэн цагийн өмнө театрт ганцаар хаягдсандаа шаарлахсан бүсгүй нүүр өглөө юу? Ханхүү нилээ цогтож тэнгисийн зэргүүдтэй зодонхийн баарнаас хөөгддөг. Яг энэ үед хүний уулыг шагаан байж хідэн төгрөг олдог папарацчид олц руугаа дайрах догшин аратан мэд энд тэндээс гинэт гарч ирээд хунтажийн зургийг яах ихийн зургуу бааханд арчаад алга болно. Баарч хааж хүмүүс тасархан найхан найгаад гарч явдаг. Энэ үеэр гадаа сууж байсан ханхүү найз бүсгүйгээ ордны даамлаас мөнгө авахыг нь олж хардаг. Үүнээс болоод тэрээр амьдралд нь бяцхан шигтгэ болж байсан найз бүсгүй нь хүртэл өөрийг нь хуурч худалдагдсан юм байна гэд амьдрал итгэх итгэлээ бүрмөссөн галтхан тэр. Ингээд ханхүү бүгдийг орхиод хум мэд дүүлэн нисхийг хүснэ. Дараа нь бид эцэст нэг гол дүрийн цагаан хунгийнхаа барааг алсаас олж хардаг. Сэтгэлээр унсан ханхүү цэцэрлэгт хүрээлэнд ирлээ. Хүрээлэнгийн сандал дээр хун хооллохыг хориглоно гэсэн бичгтээ пайц хадсан байдаг. Ханхүү нуур руу шууд үсрэх гэснээ гэрээсэл бичгээр шийдэж хогийн санаас юм бичиж болохоор цаас хайна. Тэгээд эцсийн үгээ бичсэн цаасаа нөгөө пайцны дор хэний ч зажилсан бохоор наач орхидог. Ингээд түүнийг нуур руу яг үсрэх гэж байхад манай гол дүрийн эрэгтэй хүн сүр жавхламтай наргагүй гарч ирнэ. Түүнийг харсан хунтайж амиа хорлох гэж байснаа хүртэл мартан зог тусдаг. Иймцэг тойрхон эмхтэй хунгуудыг бодвол омглон хүчрхэг эр хүн харсан хунтайж өөрийн хэрэггүй түнд хос тулсан мэд татагдана. Дараа нь хунгийн сураг гарч ирэн бүжгэлдэг. Хунгийн сургийн бүжиг тэднийг хинж халдшгүй омглон догшин өөрөөр хэлбэл хүнд үл захирагдах зэрлэг амтан гэдгийг илтгэх мэт. Гэвч гол дүрийн хум маань эхлээд ханхууг ойртуулахгүй байснаа дараа нь түүнтэй бүжиглэж эхэлдэг. Бодит амьдрал дээр хүн зөвхөн хостойгоо л бүжгэлдэг бөгөөд нэг хостой туйлын үнэнч гэдгээрээ хүн төрлөختний хайрын бэлэг тэмдэг болсон амтын юм. Тиймээс ч энэ хэсэгт гол дүрийн хүн хунтайжтай бүжиглэж буй тэр хоёрын хооронд гүн гүнзгий холбоо тогтсныг илэрхийлдэг. Ийхүү шүн болсон гайхамшигтай явдал амьдралдаа өөрийг нь гихчин сэтгэл хайр инэрлэр дутагдж байсан ханхүүгийн амьд явах хүслийг эргэн бадрав. Ингээд хунтайж баярлаж хөрсөндөө тэнд явж байсан танихгүй эмгнийг үсээд гэрээслээ урч хайснаар энэ үзэгдэл дуусдаг. Дараа нь ордны цэнгүүн болж байгаагаар үзэгдэл солигдно. Ингээд энд мэдээж хамгал олонний танил хүмүүс орон орны ихэс дээдэс цугларсан байх бөгөөд тэднийг дагаад шүтэн бишрэгчид мөн хэвлэл мэдээллийнхэн ч ирсэн байдаг. Хунтажийн X ч цэнгүүнд орох гэсэн боловч өнөөх даамал мэдээж түүнийг холдуулна. Гिच бүсгүй даамлаас авсан мөнгөө өөрт нь эргүүлж өгөнгөө олон нийтийн шуугааныг далимдуулан цэнгүүн рүү сэмээрхэн орж амждаг. Дотгош орсон даруйдаа хунтажтай уулзаж өөрийгөө тайлбарлахыг оролддогч даамал юугээл тэрнийг хунтажид тийм амруу ойртуулах вэ? Үүнээр сэтгэл зүрх нь хэдийн хөрсөн хунтаж өөрөө ч түүнийг үл тоомсорлож олны өмнө эвгүй байдалд оруулдаг. Ингээд зочид гिचэд бүжиглэж байхад уртхаар болтой биенд нь яг сайхан таарсан хар сахин өмдтэй. Нэг үгээр күүлээ бирч чадахгүй зэвүүн гой залуу ордны тагтан дээгүүр алхасаар их зантай наргагүй орж ирдэг. Сонгодог хүнд нуур дээр хар хүн цагаан хүн хоёр дээр нэг хүн дүр бүтээдгийн адил энэ үзэгдэлт ч гэсэн манай гол дүрийн цагаан хүнд тоглож буй залуу тоглодог. Миний хувьд эрэгтэй хүний гоо сайханг бараг анх энэ балетаас олж харсан гэхэд болно.
Балетмейстер Мэттью Борн анх энэ Bad Guy-д Дамлын хүү гэсэн дүрийг өгсөн байжээ. Өөрөөр хэлбэл хүүгээрээ дамжуулан хаан ширээнд санаархаж буй муу санаад даамал байсан байна. Гэвч явандаа тэр залууг даамалтай ямар нэгэн холбоо хамааралтай биш. Зүгээр л үл таних нэгэн байлгахаар шийдсэн байдаг. Ийхүү хин гэдэг нь бас маанаас ирсэн үл мэдэгдэх. Зүгээр л рэндом халуухан залуугийн энэ дүр тэнд байгаа бүсгүйчүүд төдийгүй үзэгчдийн хувьд ч улмал халуухан бас нууцлагдмал болсон юм. Тэнд байгаа бүсгүйчүүд бүгд л энэ кул залуугийн анхааралд орчих юмсан гэж хичээн нэг нэгнтэйгээ өрсөлддөг. Гэвч манай Bad Guy хэнийг онилсан гэж хар хунтай адилхан дүрм чинь гунтайжийг л онилсан гэж бодож байвал ёстой no. Тэрээр залуу царайлаг ирчүүдэд дуртайгаа хаанч нодоггүй хатан ихийг нь гол байгаа болгосон байв. Өөрийгөө мэдэрчгсэн кул залуу маань хатан хаантай ирээ цэргүүсээ тэнхийг харсан хунтайж үүнд нь дургуутдаг. Гэвч ингэж дургуутсан хатан ихээ харамлсан байсан уу аль эсвэл халуухан залуу татгдсан байсан уу гэдэг нь асуудал юм. Учир нь нууцлагдмал залуугийн хүчрхэг омглон байдал хунтайчид өөрийн ирэхгүй цагаан хунганд санагдуулдаг. Ингээд хатан хаан нарийн бичгийн хүүтэй илт хандтай наргагүй бүжиглэхэд хунтайч ээжийнхээ оронд өөрийгөө түүнтэй бүжиглэж байгаагаар төсөөлдөг. Өөрөөр хэлбэл нөгөө цагаан хунтайгаа гэсэн үг. Гэвч энэ төсөөлд нь түүний дотоод зөрчилдөө нөлөөснөөр тэр хоёрын бүжиг хайраас хүчирхийлэл болон хувирна. Бодит байдал хийсвэр төсөөл хоёроо ч ялгаж чадахгүй болсон ханхуг харсан зочид энэ байдлыг хараад шивэр авир хэцгэх нь мэдээж. Харин хунтайчид тэнд цугларсан зочид гижид болон хатан их нь шинхэн танилцсан найз залуугийнхаа хамт бүгд түүнийг шоолон инээж байгаа мэт санагддаг. Ингэснээр хунтайчийн нөхцөл байдал улмал хүндэрхэн тэр. Энэ зуур нууцлагдмал залуу хатан ихийг нь үнсэж буйг харсан хунтайч уур хилэндээ автаж тэр хоёрыг хүчээр салах гээд хатан их нь бантсандаа түүнийг алгадаад авчихдаг. Үүнээс болж хяналтаа бүр мөсөн алдсан хунтайч ханаас ч буу гаргаж ирээд хатан их рүүгээ орилдог. Хунтайчийн экс үл таних залуу хоёр түүнийг болиулах гэж оролдогч хорсол гомдлон дээцэгтэй хүрсэн хунтайчийг яач чадсангүй. Ингээд тэрээр ээжигээ яг будахын даваа дээр ордны дамбал төрүүлж галнав. Гэвч хунтайч бас түүний экс найз бүсгүй суманд оногдож залгүйгээр амиа алдтаа хунтайчийн дээрээс үхэтгий ундаг. Энэ хооронд манай нууцлагмал залуу хунтайчийн газар тунсан бууг авснаар нөхцөл байдлыг гартаа орууллаа. Ханхууч баригдаж айж сандарсан хатан хаан залуугийн твэрт өөрөө гүйчдэг. Тэр зуур залуу даамалд өнөөх бууг гартуулснаар энэ үзэгдэл дуусна. Үзэгдэл солигдож ханхуу өрөөндөө өвдсөн байдалтай хэвтэж байгаа нь харагдана. Хэдийгээр хатан ихэн дотроо санаа зовж байгаа ч үүнийгээ өөртөө хадгалсаар. Өрөөнд нь ордны даамал үүн дээр нэмээд хатан ихтэй адилхан баг зөөсөн совилогч нар орж ирж хунтайчид төрөл бүрийн эмчилгээ хийнэ. Баахан эмчилгээндээ ядарсан хунтайж оронд ороосон болон өрөөнийх нь энд тэндээс догшин хунгийн сүрэг гарч ирж байна гэж зүүдэлдэг. Тэрээр хардарсан зүуднээсээ зочиж сэрээд хүүхэд байх үеийг шигээ орныхоо доор өрөөнийхөө энд тэнд нөгөө хунгууд байгаа эсхийг шалган харна. Хунтайжийн хэрхэл бүр дортоход нүдэнд нь түүний хайрт цагаан хунг ядарч сулдсан байдалтайгаар орны голоос гарч ирж байгаагаар харагддаг. Хүнд байдалд орсон хунтайж хайрт хун руугаа аврал эрэг ойртоход хун түүнийг далавчаараа тэрхэн нөмөр нүүлгэндөө авах мэт. Гол дүрийн хүн хунтайжийг буюу хүнийг ижил сүргээсээ ч илүү дотомчлон хайрлаж байгаад бусад хунгууд дургуцдаг. Тиймээс тэд тэр хоёр л сүрэглэн дарч хүчээр нэг нэгнээс нь салгаж байгаад хунтайжийг хошуу далавчаараа энэ тэндүү тошиж зоддог. Энэ хэсэг нь хэтрүүлсэн мэт санагдах боловч амьдрал дээр хүн рүү дайрч тавталсан тохиолдол нэг бус байдаг байна. Хүн төрлөختөн эрт дээр үеэс хун гэдэг амьтнаар эрхэмсэг дээд байдал, гоо зүү, цэвэр ариун хайр сэтгэлийг төлөөлүүлсээр ирсэн. Гэвч найруулагч Мэттью Борн хун гэдэг харахад үзэсгэлэнтэй сайхан амьтыг хэдий ч нөхөө талаар зэрлэг амьтан гэдгийг эргэн сануулсан юм. Иймдээ ч тэрээр цэцэрлэгт хүрээлэнгийн сандал дээр хун хооллохыг хориглоно гэсэн бичиг зүгээрч нэг тавиагүй байдаг. Балеттаа эргэн орвол цагаан хун маань хайрандаа үнэн ч амьтан учраас ханхуг хамгаалж ижил сүргийнхаа эсрэг тулалддаг. Гэвч хунгийн сүргийн ширүүн дайралтаас болж хэсэг зуур ухаан алдсан хунтайчийг хараад түүнийг амиа алдаж хийж удан гашуудан орлов. Аз болоход хунтайж ухаан орж хун түүнийг хайр инрэл дуран халуун дотноор тэрвэр авдаг. Үүнийг харсан хунгийн сүрэг уламж уурсаж манай талын хунг бариад үцүүдийг нь заналтай наргагүй цулгаж хинхтэг цээж нуруу бөөр гэд хамаг бие нь хайр найргүй туншиж зод. Тэдний ширүүн дайралтад хүндээр шархацсан хун арга буюу ялагдаж өрөвдөлтэйгээр амиа алддаг. Ингээд толгойлогчоо алсан догшин хунгийн сүрэг нисэн бодоход хунтайж зөвхрөнгөө баран уйлсаар орон дээрээ ухаан алдав. Өглөө болж хатан хаан хүүгийнхээ өрөөнд орж ирэхдээ хэдийн амьгүй болсон хунтайчийн цогцыг олж хардаг. Амьд ахуйд нь хизээж халуун дотноор тэрвэрч байгаагүй тэрээр ордуу тавьсаар хүүгийнхээ амьгүй биеийг цээжиндээ наав.
Харин орны толгой дээр хунтайчийн сүнс эргээд жоохон хүүхэд болоод цагаан хунгийнхаа твэрт амирлангүй нойрсож байгаагаар 2 цаг үргэлжлэх балет маань өндөрлөж байгаа нь энэ юм. Зарим нь санаж байж магадгүй уг балет нь Билли Эллиот гэдэг кинон дээр тусган гараад өнгөрдөг. Уг кинонд Билли Эллиотийн насан турш дүрийг бүтээж буй жүжигч нь Их Британийн балетчин балетмейстер Адам Купер юм. Тэрээр Мэттью Борны Хунд нуур бүжгийн жүжиг тавигдахад гол дүрийн хунгийн дүрийг хамгийн анх тайзан дээр хамлуулж үзэгчдийн хүртэл болгосон домогт балетчин билээ. Миний хувьд энэ балетыг түүний бүжигсэн хөлбраар нь анх үзэж байсан болоод ч тэрүү дараагийн гол дүрүүд хичнээн чадварлаг байсан ч Адам Куперийн характер харизмыг хараахан гүйцэж чадахгүй байгаа юм шиг санагддаг. Гэхдээ энэ бол зүгээр л миний хувийн бодол юм шүү. Яг энэ анхны хувилбарыг нь хайртай уран бүтээлчийнхаа тогсон хувилбараар оруулах гэсэн ч бичлэгний чанар муу, хүмүүсийн царайнд бараг л харагдахгүй байсан учраас сая та бүхэнд 2019 оны хувилбараар хүргэлээ. Түүхийн хуудсыг эргэн сөхөөс энэ балет дээрх хунтайжийн дүр нь 1845-аас 1886 онд амьдарч асан Баварын хаан 2 дугаар Людвигийг харуулсан гэж хэлж болно. Тэрээр багаасаа хунд тун дуртай байсан учраас хунгийн дүрсийг сүлд тэмдэгэ болгож орч илтгээнийхээ өнцөг булан бүрт хунгийн баримлыг залдаг байжээ. Та эцэг нь нас барсанд улс төрөөс илүү урлаг уран сайхан дуртай 18 настай цэл залуу хунтайж арга буюу улс орны засаглах хүндхэн хариуцлагатай үүрэг хүлээсэн гэдэг. Ингээд довчхондоо бол үүрэг хариуцлага хөв хүний хүсэл сонирхлыг хүчтэй зөрчилдсөн хаан учир битүүлгээр нас барж цогцсон хааны очих дуртай хунд нураас олцооч. Тиймээс 2 дугаар Людвиг хааны эмгэнэлт түүх ганцаардмал байдал балетмейстер Мэттюг хунд нуур бүжгийн жүжиг шинэ хувилбартай эрэгтэй хүний сэтгэл зүг илүү нарийн гүн гүнзгий гаргаж илэрхийлэх суурин болж өгчээ. Үүнээс гадна 1990 хэд он бол тухайн үед хунтайж байсан Чарльз болон Диана гүнжгээд Их Британий хааны гэр бүлийнхнийг тойрсон шууган хил ам эд хүчээ аваад исэн үе юм. Тийм ч учраас балетмейстер Мэттью Борн хатан хаан хунтайж хоёрын зөрчилдөөнөөр тухайн цаг үеийнхээ байдлыг балеттаа тусгаж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл хунд нуурын энэ хувилбар дээр гарч буй цагаан хунг болон хунтайжийн харилцаа нь нэг талаар ижил хүснүүдийг харуулж байгаа ч нөгөө талаар энэ хүн нь ханхуугийн өөрт нь байхгүй бүхнийг тухайлбал эрх чөлөө, эрч чадлыг агуулсан альтер эго гэж ойлгож болох юм. Харин та бүхэнд энэ балет ямар санагдсан талаар комментээр хуваалцаарай. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.